давшицгаая эзний зэргүүтэй хашгирцгаая зарих зэргүүтэй өөрийг шан бицхан зэргүүтэй эзний зэргүүтэй хоягдуулгаа өмсөд магтандуулаа давшицгаая ариун сүнсний сэлмэр даснуудаа дарцгаая бүгдээрээ эзний зэргүүд байна. За хамтаа залбирая. Нэг нийлээд уул боллоо. Хоёр нийлээд нүдний шил боллоо. Гурав нийлээд муурын сахал боллоо. Дөрөв нийлээд наймаалж боллоо. Тав нийлээд залбирлын гар боллоо. Хайртай бурхан минь танд баярлалаа. Бяцхан хүүхдүүдийн минь та энэ 7 хоногийн турш хамт байж өгөөд өвдөхгүй эрүүл байхтандаа тусалж өгөөрэй. Сурж байгаа хичээлдээ хамгийн мэрэгэн ухаантай байхтанд туслаарай. Есүс таныг үргэлж санаад үнэхээр ялалтыг байгуулсан мундаг хүүхдүүд байхтанд туслаарай. Танд бүх зүйлийг даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За дараагийн тоног бас бурхныг хамтаа магтацгаая. Халелуя. Эзний өдрийн мэнд төргий. Бидний их эзэн Есүс Христийн нэрээр өнөөдрийнхэн цуглаанаа хамтдаа эхэлцгээе. Тэгээд бүгд хамтдаа суудлаасаа босоод эзний үгнээс хамтдаа уншаад хамтдаа эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая. Дуулал 42:1. Буу гуурсгал усыг хүсхийн адил Бурхан таныг сэтгэл минь хүснэм. Бурхнаар амьд бурхнаар сэтгэл минь цангамуй. Би хизээ явж Бурханд бараалхах вэ? Хүмүүс надад чиний Бурхан хаана байна гэж өдөржин хэлэхэд нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов. Урд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж баяр хийгээд талархал өргөх уухаагаар тэднийг Бурханы өргөөрөө цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлийг би санаж сэтгэлдээ шаналн өвдөж байна. Сэтгэл минь ээ, чи юунд цөхрөн вэ? Яагаад чи миний дотор үүмэрнэ вэ? Бурханд найд учир нь түүний оршихын авралын төлөө би түүнийг дахин магтах болно. Амен. Халелуя. Бүгд хамтдаа эзний өмнө залбирэн гуйцгаая. Өнөөдөр эзэн та энэ газар үнэхээр магтаалыг авах зохистой цорын ганц Бурхан. Та алдрыг аваад, та хүндлийг аваад, та тэр дээдийг авах тэр зохистой Бурхан юм аа. Та одоо яг энэ цаг зүрийг Есүс Христ эзнийг магтандуулаасай гэж би хүсэж байна. Өөр бүх зүйлийг одоо яг үнэхээр эзэн даатгаач. Есүс Христэд даатгаач. Тэр хамгийн сайн замыг, хамгийн сайн тэр аргыг биднэрт үнэхээр зааж өгдөг бүх юм аа. Оо Есүс, бүгдээрээ залбирэн гуйцгаая. Оо Есүс, та магтаалыг аваач. Оо Есүс.
Хайртай бурхан аав минь ээ. Өнөөдрийн цагийг эхлээс дуусах хүртэл эзэн та удирдах өрөөж өгөөрэй гэж бидний эзэн Есүс Христийн нэрээр даатхан залбирanгуйж байна. Амен. Амен. Бүгдээр эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая. Нэртэй наадах шиг нэртэй наадах шиг арга мухардам ирсэн зүйлөөрөө ангаж сангаж дөрцөн үедээ би магтъя. Таны өгсөн ивэл бүрээр таны өгсөн ивэл бүрээр таны магтъя. Харанхуй намайг бүчих би хийсээ нэртэй наадах шиг нэртэй наадах шиг бэлхэм дүүрэн таны голуулсаа баян тансаг нутаг цугтаа би нэрийг тань магтъя. Амен. Халелуя. Нэртэй наадах шиг арга мухардам ирсэн зүйлөөрөө ангаж сангаж дөрцөн үедээ би нэрийг тань магтъя. Таны өгсөн ивэл бүрээр таны өгсөн ивэл бүрээр таныг магтъя. Харанхуй намайг бүчихүү би хийсээ мөнхийн эзний нэр алдарши мөнхийн эзний нэр алдарши ярвадэр нэртэй алдарши мөнхийн эзний нэр алдарши мөнхийн эзний нэр алдарши ярвадэр нэртэй алдарши. Есүс та цорын ганц 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 мөнхийн эзний нэр алдарши мөнхийн эзний нэр алдарши ярвадэр нэртэй алдарши. Амен. Мөнхийн эзний нэр алдарши мөнхийн эзний нэр алдарши ярва нэртэй алдарши. Амен. Халелуя. Эзэнд алдар магтаалан байх болтугай. Түүнд алдар ташлтыг өргөцгөөе. Амен. Алхаг минь та чиглүүлээ намайг удирдах хөл алдан бүчихгүй хөдлөө дагуулаа амьдралыг минь та замчлаа намайг удирдах зориг мохон шантрах үед гэрээ гигээ та бүх зүрхээрээ би таны
хайрлахыг хүснэ бүх чадлаараа таны дэдэлхийг хүснэ хизээч орхихгүй хизээч мартахгүй үдимэн хаа хизээч ганхахгүй хизээч нуурахгүй авар димэн хаа хизээч орхихгүй хизээч мартахгүй үдимэн хаа хизээч ганхахгүй хизээч нуурахгүй авар димэн хаа алхаг минь та чиглүүлээ намайг өдөрдөөд хөл алдан бүдшихүү хөдлөө дагуулаа амьдралыг минь та замчлан намайг өдөрдөөд зориг мохон шантрахгүй гэрээ та бүх зүрхээрээ би таны хайрлахыг хүснэ бүх чадлаараа таны дэдэлхийг хүснэ хизээч орхихгүй хизээч мартахгүй үдимэн хаа хизээч ганхахгүй хизээч нуурахгүй авар димэн хаа хизээч ганхахгүй хизээч мартахгүй үдимэн хаа хизээч ганхахгүй хизээч нуурахгүй авар димэн хаа алхаг минь та чиглүүлээ амен тийм эзэн алхаг чиглүүлдэг алхаг минь та чиглүүлээ О Есүс та алхаг минь чиглүүлээч алхаг минь та чиглүүлээ алхаг минь та чиглүүлээ О Есүс бүгдээр алхаг минь та чиглүүлээ алхаг минь та чиглүүлээ амен О Есүс алхаг минь та чиглүүлээ алхаг минь та чиглүүлээ бүх зүрхээрээ би таны хайрлахыг хүснэ бүх чадлаараа таны дэдэлхийг хүснэ хизээч орхихгүй хизээч мартахгүй үдимэн хаа хизээч мартахгүй хизээч нуурахгүй авар димэн хаа хизээч орхихгүй хизээч мартахгүй үдимэн хаа хизээч ганхахгүй хизээч нуурахгүй авар димэн хаа алхаг минь та чиглүүлээ амен Есүс та бол миний алхаг чиглүүлдэг бурхан та үнэхээр ганхахгүй бурхан амен халелуя эзэн бол магтаалаг авах цогцтой цорын ганц бурхан тийм ээ биднийг хизээч тэр буруу нүдээр хардггүй хизээч бид Есүс Христ ямар ч үдээр биднийг хайрласаар байсан тэр өөрийгөө золиослон байж тэр загалмаад бидний гимнүглийн төлөө цусаа урсгасан тэр бурхан юм О Есүс таны нүднээс гэрэлтэх агуухай миний буруу дадлнаа руу ширтгээ ойлгохгүй нэ эзэн минь харуулаач надад байгаа газар гин буруугаар дүр зүрхмэ өдөр шөнөгүй таныг ширтэх хүлээ сэтгэлд минь
мэдрэгдэж зүрхэнд минь ариун гараа хүргээ хараач гин буруугийн дунд би мэндээсэ нүгийн дунд их минь намайг тэсэ сонсож зүрх минь таныг дуудан цогцолхоо хариулж хайрын үгээр надад шивнэ би магтах болно зогсохгүй дуудах дуунууд минь дуусчихгүй танаас ирсэн хайр надад үргэж үнэнчүүлцээ чадахгүй эзэн минь чадахгүй үнэндээ би танд дэндүү их хайртай сэтгэл минь уурсаж танаас холдож чадахгүй таны нүднээс гэрэлтэх хайр таны нүднээс гэрэлтэх тэр агуу хайр миний буруу даална түшигтгэ ойлгохгүй нэ эзэн минь харуудаач надад байгаа газар гин буруугаар дүр зүрх минь өдөр шөнөгүй таныг ширтгүүлээ сэтгэл минь мэдрэгдэж зүрхэнд минь ариун гараа хүргэж хараач гин буруугийн дунд би мэндээсэ нүглийн дунд их минь намайг тэсэ сонсож зүрх минь тань дуудан цогцолхоо хариулж хайрын үгээр шивнэ амен би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэж үнэнчүүлцээ чадахгүй эзэн минь чадахгүй үнэндээ би танд дэндүү их хайртай сэтгэл минь уурсаж танаас холдож чадахгүй би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэж үнэнчүүлцээ чадахгүй эзэн минь чадахгүй үнэндээ би танд дэндүү хайртай сэтгэл минь уурсаж танаас холдож чадахгүй би магтах болно зогсохгүй дуулах дуунууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэж үнэнчүүлцээ чадахгүй эзэн минь чадахгүй үнэндээ би танд дэндүү их хайртай сэтгэл минь уурсаж танаас холдож чадахгүй сэтгэл минь уурсаж танаас холдож чадахгүй тийм ээ эзэн миний бүх ертөнц миний бүх зүйл үнэхээр хов хоосон тийм ээ хүний зөөсгөл бол үнэхээр хоримтгай ямар ч зүйл үнэхээр урамхад бэлэн байгаа тийм байсан ч эзэн танаас би холдмооргүй танаас би зуурсан нэгэн баймаар байна тань руу харсан нэгэн баймаар байна тань руу хараагаа өргөж амьдрмаар байна та бол миний бүх зүйл та бол алтнаас зүнтэй миний цорын ганц тэмүүлэл Иесус та тэр магтаалыг бид бүгдээс гарах хүндлийг эзэн та аваач Самбо осхосе хтэад сэтгэл зүрх минь тань руу тэмүүлнэ амен халелуя
нарчунтэй миний хэзээ нарчунтэй миний ихэзэн майг хамгаалаа. Зөвхөн та миний баяр баясгал. Зөвхөн та миний баяр баясгал миний чихээ бүхнээс өмгөөлөгч миний ихэзээ зүрх сэтгэл минь зөвхөн та миний цорын ганц стимул би таны магтаална. Бүхнээс өмгөөлөгч миний ихэзээ зүрх сэтгэл минь зөвхөн та миний цорын ганц стимул би таны магтаална. Хамтаа залбирanгуйцгаая. Тийм ээ. О Есүс. Баярлалаа Есүс. Намайг өмгөөлж, бид бүгдийг өмгөөлж. Тэр ариун цусаа, ариун биеэ үнэхээр өвтгөн байж намайг аварсанд баярлалаа Есүс. Тийм ээ эзэн. Бидний амьдрал өдөр бүр эзэн танд итгэн найдаж. Тань дотор үнэхээр ариун амьдрахыг хичээж, тань дотор үнэхээр амар тайвныг тогтоож, тань дотор үнэхээр ив нэгдэлтэйгээр бие бинийгээ босгон байгуулсан тэр амьдралаар амьдрахыг эзэн та биднэрт зааж сургаж, өрөөж өгөөч аваа. Итгэлийн ахын дүүсээ эзнийг та одоо байгаагаараа магтаач. Та яг өөрийнхөө тэр хоолоогоор таныг бүтээсэн бүтээгчээ магтаач. Бүгдээр эзний дахин хүндэлцгээе. Цагсамбо ус хүсээ хтэд сэтгэл зүрх минь тань руу тимүүлнэ. Та миний цорын ганц стимул тань магтаална. Цангасан буг ус үсгтэй адил. Цагсан буг ус хүсээ хтэд сэтгэл зүрх минь тань руу тимүүлнэ. Та миний цорын ганц стимул би таны магтаална. Бүхнээс өмгөөлөгч миний ихэзээ зүрх сэтгэл минь зөвхөн тань. Та миний цорын ганц стимул би тань
Бүгд хамтдаа итгэлийн тунхагаа тунхаглацгаая. Би Тэнгэр газрыг бүтээгч аваа өчрөхөг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг ариун сүнсээр бүрэлдэж онгон Мариагаас мэндэлсэн Понти Пилат захирагчийн үдэд зовж явсан цовдлогдсон нас барж оршуулгада 3 хоногийн дотор үхлээс дахин амь орсон. Тэгээд Тэнгэрд одож аваа өчрөхөг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэд суудал заларсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хүү бидний хийсэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Бүгд хамтдаа Тажима пастор болон орчуулагчаа урьцгаая. Сенсей ёрошико оныгаишимасу.それでは聖餐式を執り行います。 хамтдаа хайрын заа хүртцгээе. 聖餐式のブドウ酒は血の契約と言います。 За энэ хүү зоогийн жүүс нь болохоор цусан гэрээ гэж ингэж хэлдэг байгаа. この血で契約するというのはとっても重要な契約という意味を持っています。 За цусаар гэрээ байгуулна гэдэг бол маш тийм чухал тийм ээ. Утга учирыг агуулж байгаа гэсэн. 契約するというのはですね、何かを保証する、何かをですね、契約の本当のものというものを証明するためには保証するものが必要なんですね。 За гэрээ байгуулна гэдэг маань тийм ээ. Жинхэнэ болохын тулд тийм ээ. Баталгаа тийм ээ. Шаардлагатай гэсэн. その中で一番高いものを契約のために保証します。 Тийм болохоор хамгийн үнэтэй зүйлийг тийм ээ. Баталгаа болгож тийм ээ. Ингэж хийдэг байгаа. でその中で最も高いものが血なんです。 За тэгээд түүн дотроос тийм ээ хамгийн үнэтэй зүйл болвол цус байгаамаа. これは昔の時代も今の時代も変わりません。 Эрт үед ч гэсэн адилхан байсан. Одоо үед ч гэсэн яг адилхан байгаа. 血は一番高いものなんですね。 Цус болвол тийм ээ хамгийн үнэтэй ийм зүйл байна. そしてですね、その血で契約をするというのはこれはとっても確かな契約ですという意味があります。 За тэгээд энэ хүү цусаар гэрээ байгуулж ийн гэдэг маань тийм ээ энэ зүйл бол маш чухал ийм зүйл юм аа гэсэн утгыг илэрхийлж 例えば байгаа. 日本ではハンコの契約がありますよね。 За Японд бол тийм ээ ингээд тамга дарддаг байгаа тийм ээ гэрээ これ手 байгуулах. でサインするよりもハンコの契約の方がね有効だったりするんです。 За гараар ингэж гарын үсэг зурснаас илүү тамга дарах нь тийм ээ илүү хүчнтэй гэж ингэж ойлгогддог. でも今の時代はですね、同じものを作れちゃいますね。 За харин одоо үед болохоор адилхан тийм тамгаас ингээд だから хийчих юм だん боломжтой. だん日本でもハンコというのはなくなってきました。 Тийм болохоор Японд ч гэсэндээ тийм ээ ер нь айжмаар тамга хэрэглэхийн зүйлийг тийм ээ ер нь халж байгаа юм байдалтай байгаа. 自分で書いた字の方が他にありませんというふうになってきてました。 За өөрийнх нь гараар бичсэн нь тийм ээ илүү гэсэн тийм ийм зүйлийг илүү үзэж で байгаа. 自分のものしかないものって実はもう一つあるんですね。 За зөвхөн өөрийн зүйл гэсэн тийм ээ бас もう нэг 少し言うと зүйл 3 байна. つ4つあるんですけども、 За дахиад ярих юм бол 2 3 4 байгаа бас. それはですね、皆さんも知っているスマホから認証するものです。 За тэр нь болохоор та нарыг мэдж байгаа тийм ээ та нарын гар утсанд байдаг тийм ээ таниулах юу гэж байгаа 一 тийм つ ээ. は顔認証ですね。 За нэг нь болохоор өөрийнх нь царайг ингэж таниулдаг. もう一つは指紋認証ですね。 За бас нэг нь болохоор өөрийнх нь хурууныхын хийг тийм ээ ингэж 私の指紋認証でこうやって動きます。 За паспорт утас нь болохоор ингээд өөрийнх нь хуруугаа ингээд яах юм бол тийм ээ もう一つはですね、目の黒目の中にあるその模様があるんですね。 За бас хүний нүдний энэ хар хэсэгт нь байдаг тийм ээ бас тийм юу гэдэм бэ моё хээ тийм ээ. 全部一人一人違うそうです。 За хүн болгоных тийм ээ өөр байдаг. で日本ではですね、この指にですね自分の血を塗ってハンコを押すというそういう習慣があります。 За Японд болохоор тийм ээ өөрийнх нь цусыг энэ хурууныхаа өндөнд ингээд түрхээд тийм ээ ингээд これはですね、 даардаг. 命をかけた約束って意味があります。 Энэ болохоор өөрийнхөө амийг ингэж тийм ээ бүр ингэж тавьж ингэж
хийж байгаа одоо гэрээ гэсэн утгыг илэрхийлж байгаа. この約束を破ったら自分の命を捨てなきゃいけないんです。 Энэ амлалтыг хэрвээ одоо зөрчих юм бол тийм ээ өөрийнхөө амийг одоо тийм ээ одоо өгнө гэсэн утгыг бас илэрхийлж байгаа юм. それほど血の契約というのは重要な契約なんですね。 Тийм болохоор тийм ээ одоо цусан гэрээ гэдэг бол тийм ээ ийм л чухал ийм зүйл байгаамаа. イエス様がしてくださった血の契約はどういうものでしょうか。 За Есүсийн тийм ээ одоо бидэнд өгсөн тийм ээ одоо тэр цусан гэрээ маань одоо それ以上のものです。 одоо түүнээс илүү утга учрыг илэрхийлж байгаа なぜですか。 За яагаад вэ? イエス様は命を保証するんじゃなくて最初からもう命を出して投げてくださったんです。 Есүс тийм ээ өөрөөсөө тэр тийм ээ өөрийнхөө биеийг тийм ээ бидэнд одоо өгсөн байгаа. 先ほど言いましたね。この指で押した契約は契約違反したら命を投げ出すんですね。 За сая хэлсэн байгаа тийм ээ одоо өөрийнхөө одоо хуруун дээр тусаа наагаад тийм ээ одоо ингээд наагаад тэгээд батлаад тэгээ хэрвээ тэр гэрээгээ зөрчих юм бол тийм ээ өөрийнхөө амийг одоо でもイエス様はもうすでに命を投げ出したんです。 За харин Есүсийн хувьд болохоор аль хэдийн өөрийнхөө биеийг тийм ээ бидэнд こ өгсөн. れはどういう意味ですか。 За энэ тэгэхээр одоо ямар утга イ учиртай エス вэ? 様は約束を果たしてくださるということです。 Тийм болохоор Есүс өөрийнхөө амлалтыг тийм ээ одоо биелүүлнэ гэсэн юм утга учиртай маа. イエス様は約束を必ず裏切らないということです。 Есүс өөрийнхөө амлалтыг тийм ээ амлалтаасаа хизээч тийм ээ буцахгүй гэсэн юм утгыг. 問題は私たちの問題です。 Асуудал нь болохоор тийм ээ одоо бидэнд байгаа гэсэн. 私たちはイエス様から血の契約をもらっているのに、 За бид нар тийм ээ Есүсээс тэр одоо цусан гэрээг тийм ээ авсан мөртлөө 簡単に裏切ってしまうんですね。 маш амархан тийм ээ тэр гэрээг бид нар зөрчдөг юм байна. 簡単にイエス様から離れてしまいます。 Маш амархан түүнээс бид нар холддог. でも今日生産式を受けるときに、 Харин бид нар одоо өнөөдөр тийм ээ энэ хүү зоогийг хүртэхдээ 皆さんはですね、簡単に裏切りませんという心で受けてほしいんです。 би амархан танаас тийм ээ одоо уруухгүй гэсэн одоо イ тийм エス様が зоогийг 命を хүртээсэй. イエス様が命をかけて私たちに約束してくれたんです。 Есүс өөрийнхөө амийг зориулж тийм ээ бидэнд энэ хүү амлалтыг өгсөн. 私たちはですね、命をかけてイエス様に約束できません。 За бидний хувьд болохоор тийм ээ өөрсдийнхээ одоо амийг зориулж тийм ээ түүнд одоо 神様はあなたの血を流すのを望んでいません。 Есүс тийм ээ за бурхан болохоор таныг тийм ээ одоо цусаа өргөөсэй гэж あなた ингэж のそ байгаа. の心を注ぎ出してほしいと思っていま Харин す。 таныг тийм ээ өөрийнхөө одоо зүрхсэглийг あ бурхан なたの өргөөсэй 人 гэж 生を хүсэж байгаа. 注ぎ出してほしいと願ってい өөрийнхөө ます。 амьдралыг түүнд өргөөсэй гэж ингэж хүсэж байгаа. ですからこれから皆さんね、教会にいる時だけでなく、 Тийм болохоор та бүхэн тийм ээ зөвхөн чуулганд байхдаа төдийгүй 教会のね、いない1週間の6日間の間も чуулганд байхгүй тийм ээ тэр 6 өдөрт イエス様に捧げていくんです。 Есүс тийм ээ өөрсдөө бид нар イエス様と共に歩んでいくんです。 Есүстэй хамт тийм ээ бид нар алхах юм аа. イエス様にその全てをですね、本当にいつもで捧げられるように心を決めていきたいと思いますね。 Өөрсдөө байгаа бүх зүйлээ тийм ээ үнэхээр түүнд өргөнө гэсэн ийм зүрх сэтгэлтэй байгаасаа гэж ингэж そうする хүсэж と байна. 皆さんの心の中に Тийм бол та нарын зүрх сэтгэлд イエス様の心と思いがですね、深く入ってきます。 Есүсийн зүрх сэтгэл болон тийм ээ тэр бодол нь бидний зүрх сэтгэлд гүн орж ирэх юм こ аа. の思いをいい加減にすると、 Тэр бодлыг бид нар тийм ээ одоо хөнгөө үзэх юм бол イエス様もそれなりに付き合ってくださいます。 Есүс яг тийм л байдалтай магадгүй бидэнд 私たちが深くイエス様に献身していくときに、 бид нар үнэхээр гүн үнзгийгээр түүнд тэр амлалтыг тийм ээ イエス様は深く私たちに関わってくださいます。 үнэхээр гүн үнзгийгээр тэр бидэнтэй үнэхээр тийм харилцаатай байх болно. 生産式を受けるたびに、 Энэхүү зоогийг хүртэх болгондоо イエス様と心を一つにしていけるように祈っていきましょう。 Иесустэй хамт тийм ээ бидний зүрх сэтгэл үнэхээр нэг байгаасаа гэдгийн төлөөお祈りいたし залбирцгаая. ます。 Хамтдаа залбирая. 天の父なる神様、 Тэнгэрт бурхан эцэг минь 今から生産式を行います。 бид одоо хамтдаа энэхүү хайрын зоогийг хүртэх гэж байна. イエス様の十字架にかかられて、その裂かれた体をパンとしていただきます。 Тэгэхээр та модон дагалмаа дээр цовдлогдсон үнэхээр таны үнэхээр тэр урагцсан биеийг бид нар үнэхээр тал болон хүртэх гэж байна. イエス様が流された血をブドウ酒としていただきます。 Иесус таны биеэс урсан тэр цусыг бид үнэхээр жүүс болон хүртэх гэж байна. この血によって私たちは契約を受けました。 Энэхүү цусаар дамжуулан бид тэрхүү гэрээг хүлээж авсан билээ. 罪の許しの契約、 Гмийн уучлалын гэрээг хүлээж авсан 神 билээ. と共に歩む契約、 Бурхан тантай хамт алхах тэр гэрээ билээ. 神様の永遠の命をいただく契約をいただきました。 Бурхан таны үнэхээр тэр мөнх амийг хүлээж авах тэр гэрээ билээ. 主よどうぞこの契約をもっと私たちが知り、 Энэхүү гэрээг бид
улам гүн гүнзгий таньж мэдэж そして神様の前に注ぎ出していくことができますように。 бурхан танд өнөхөр бүх зүйлээ өргөж амьдрахад 神様から一方的に与えられるものではなく、 бурхан танаас зөвхөн танаас ирж байгаа энэ зүйл 私たちの意志、 үнэхээр бидний бас бодол 私たちのその体、 бидний бие 私たちの時間、 бидний цаг хугацаа 私たちの人生、 бидний амьдрал 主と共に歩んでいくことを決めて、 ингээ бурхан тантай хамт байгаасаа гэж бид нөхрөө 主に шийдэж 捧げていくことができますように。 бурхан танд өнөхөр бүхнээ өргөж амьдрахад 主よそれを喜んで受け取ってくださいますように。 бурханы зүйлийг та өнөхөр баяр хөөртөөр хүлээж авнаа гэж 主と共に歩む喜びをますます与えてくださり、 ингээ бурхан тантай хамт амьдрах тэр баяр хөөргийг бидэнд улам илүү өгч この世の中のいろんなことを聞いても、 энэ амьдралын үнэхээр олон зүйлийг бид нэр сонсдог ч この世の中にいろんなことが起こっても、 энэ дэлхий дээр олон зүйлүүд тохиолдож байгаа ч あなたとの結んだ契約が離れないようにさせてくださいますように。 үнэхээр бурхан тантай хамт байгуулсан тэр үнэхээр гэрээнээс холдохгүй байхад бидэнд туслаач どうぞ導いてくださ та い。 бидний хүртлэн дагуулаач イエス・キリストの皆によって祈ります。 Есүс Христийн нэрээр залбирч байна. アーメン。 Амен. それでは生産のパンとブドウ酒を受け取りに来てください。 За зоогт оролцох хүмүүс урдаас ирээд талах болон дарсыг хүлээж авнаа.「これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これを食べるたびにイエス・キリストを思い出しなさい。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。これを飲むたびにイエス・キリストを思い出しなさい。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびに主の死を示して、主が来られるまでこれを続けなさい。これはあなた方のために裂かれたイエス・キリストの体です。これはあなた方のために流されたイエス・キリストの血による新しい契約です。あなた方はこのパンを食べ、この杯を飲むたびにイエス・キリストを思い出しなさい。メッセージをする前にですね、 За номлол хийхээс өмнө 2つのことをちょっとお知らせしたいと思います。 за хоёр зүйл зарламаар байна. 一つはですね、東京モンゴル教会、ここに集まっている教会が東京モンゴル教会と言います。 Техник нь болохоор за бидний цугладаг энэ цуглааныг маань Токио Монгол цуглаан гэж ингэж хэлдэг. で、この東京モンゴル教会にですね、ずっとリーダーができるようにと祈ってました。 За тэгээд энэхүү Токио Монгол цуглаанд тийм ээ. За бид нэр одоо хүртэл удирдагч нар бас бий болоосоо гэд тийм ээ ингэж залбирч ийсэн. また韓国の牧師先生からもですね、この東京モンゴル教会にリーダーをちゃんと立てなさいというふうにそのように指示がありました。 Тэгээд бас за Солонгост байдаг тийм ээ. За Монгол цуглаануудаас тийм ээ. Токио Монгол цуглаанд тийм ээ. Одоо удирдагч хэрэгтэй гэсэн иймэрхүү бас зүйл бидэнтэй ингэж ярьсан байгаа. 私もずっと祈ってましたし、 За миний хувьд ч гэсэндээ тийм ээ. Заそしてですね、 одоо хүртэл залбирч ийсэн. おそらく皆さんもそういう話を聞いて祈ってたと思います。 Та нар бас энэ талаар сонсоо тийм ээ. Бас залбирч ийсэн байхаа гэж ингэж бодож байна. でそこでですね、経過はいろいろあるんですけども、3人のリーダーが立てられるようになりました。 За тэгээд бид нар ярилцаад тийм ээ. За 3 удирдагчийг тийм ээ ерөнхийдөө ингэж それはただ単に本人がやりたいというものではなく За て、 тэр нь болохоор тийм ээ. Одоо тухайн хүмүүс маань би болмоор байна гэдэг тийм ээ. Болсон юм зүйл биш. リーダーの中でもそのように認め合い、 За
удирдагчдын дунд бас тийм ээ бид нар ярилцаад ингээд そして шийдсэн. 私もですね、それに対して同意しているものであります。 Тэгээд бас миний хувьд ч гэсэндээ энэ зүйлийг ингээд одоо хүлээн зөвшөөрөөд тийм ээ хийсэн юм зүйл байгаа. 今からそのリーダーを紹介したいと思い За ま одоо す。 ингээд та бүхэн тэр удирдагчийг бас танилцуулъя гэж бодож байна. 3人のお名前は、 За 3 хүн байгаа. アリさん、 За Ариун Баатар тийм ээ. そしてトヤさん、 За Туя миний бие. そしてメグさんです За。тэгээд Чимгээ тийм ээ. Мэг. じゃあちょっと前に来てください。 За урд гарч ирнэ гэж урьж байна. はい、ちょっと前男女に上がってください。まあ3人ともですね、若いです。 За гуруула тийм ээ. Их залуу байгаа. でもね、この東京モンゴル協会全体的に若い人が多いんですけど Ер нь も、 бол Токио Монгол цуглаан маань тийм ээ. За ихэнх хүмүүс маань тийм ээ. За залуу ийм で хүмүүс もこ байгаа. の年齢で選ぶんでるわけではありませ Тэгээ ん。 тийм ээ. Одоо тэр одоо насныхан байдлаар нь тийм ээ. Одоо сонгох биш. むしろですね、神様がそのようにこのリーダーとしてふさわしいものというのはどういうものかというのを祈ってました。 Харин ч бурхны хувьд тийм ээ. Яг одоо зохистой тэр одоо удирдагч хинбэ гэдгийг тийм ээ. Гол нь харсан юм зүйл байна. 私の中で一番大切にしていることがあります За。миний хувьд тийм ээ. Одоо хамгийн чухалд одоо боддог нэг зүйл байгаа. それは平和を作るものです。 За тэр нь болохоор тийм ээ. Одоо амар тайвныг тогтоогч нэгэн гэсэнтэй энэ зүйлийг чухал. 争いを収める人です。 Одоо зөрчилдөөнийг тийм ээ. Одоо намжаадаг энэ зүйлийг чухал байна. でその中で私の思い渡る人はやっぱりこの3人なんですね。 Тэгэд миний хувьд тийм ээ. Яг бодогдсон 3 хүн болохоор яг энэ 3 байгаамаа. ですからこの3人がですね、それでもやっぱり人間ですから感情的になったり、 За мэдээж энэ 3 маань тийм ээ. За хүн учраас тийм ээ. Одоо сэтгэл хөдлөл мэдээж байгаа. また平和を乱してしまうことはあるかもしれませ За ん。 магадгүй тийм ээ. Одоо амар тайвныг тийм ээ. Бас тогтоож чадахгүй бас ийм байдал. でも皆さんがぜひ祈ってほしいんです。 Тэгээ та бүхний заавал залбираасаа гэж ингэж хүсэж байна. 彼らを支え、 Тэднийг үнэхээр дэмжиж 彼らが本当にその役割を果たし、 тэд нар үнэхээр яг өөрсдийнхөө тийм ээ. Одоо хүлээж авсан өөрийгөө そして東 биелүүлж 京モンゴル協会が一つになれるようにと、 тэгээ Токио Монгол цуглаа маань тийм ээ. Яг нэг болохын төлөө тийм нэгдэхийн төлөө ぜひ祈ってほしいんです。 тэгээ залбираасаа гэж ингэж хүсэж そし байна. て私はですね、基本的に彼らにいろんな指示を出します。 Тэгээ миний зүгээс тийм яг энэ 3-т ингээд бас заавар өгч байгаа. ですから彼らからね、皆さんにこう指示がね、いくと思います。 Тийм болохоор тийм ээ. Энэ 3-аас та бүхэнд тийм ээ. Одоо ямар нэгэн бас одоо заавар で、そ өгч の магадгүй. 話はですね、納得してほしいんですね、まず。 Тэгээд одоо тэр ярьж байгаа зүйлийг та бүхэн тийм ээ. Бас ойлгож ингэж хүлээж аваасаа гэж хүсэж байна. その指示に従って歩めるようになってほしいと Тэр 思います。 гаргасан тийм ээ. Тэр шийдвэр тийм ээ. Одоо тэр зааврын дагуу бас та нар хөдлөөсөө гэж ингэж хүсэж байна. そのようにして東京モンゴル協会がですね、さらにこの一つになっていき、 Тэгэд үнэхээр энэ хөө Токио Монгол чуулган маань тийм ээ. Улам бүр илүү нэгдэж そしてですね、この働きがですね、前進できるようになりたいと思います бидний ね。 үйлчлэл тийм ээ. Улам илүү урагшлаасаа гэж ингэж хүсэж байна. 東京モンゴル協会の3つのビジョンってありますね。 Мэдсэн үү? 3つのビジョンがありますね。 За Токио Монгол чуулганд тийм ээ. За 3 алсын хараа байгаа. 日本に住むモンゴル人を探しましょ За нэгтгэх нь болохоор тийм ээ. Японд байгаа монголчуудыгаа тийм ээ хайж олох. う。もうね、その人たちといつもつながっていきましょ За тэр хүмүүстэй үргэлж тийм ээ. Холбоотой байя гэсэн. う。2つ目は、 Хоёр дахь нь болохоор そのところに行って一緒に礼拝できるようになりましょ бидний う。 байгаа газарт нь очиод тийм ээ. Хамтдаа мөргөл хийх. 東京だけじゃなくていろんなところにですね、そういう教会ができるようになりましょ Зөвхөн Токио биш тийм ээ. Одоо Японы газар сайгүй тийм ээ. Одоо Монголд чуулган бий болоосоо гэд. う。3つ目は、 Гурав дахь нь болохоор モンゴル本土に私たち何かできることがあります。 за одоо Монголд тийм ээ бас бидний одоо хийж чадах モン бас ゴル ямар の нэгэн зүйл 本土に байгаа. 私たちは貢献できるようになりましょ Монгол улсынхаа төлөө тийм ээ. Бид нар ямар нэгэн тийм ээ. Одоо хувь нэмэр оруулах тийм энэ зүйлийг う。いつもこの3つのビジョンを大事にしてほしいんですね。 тэгээд үргэлж тийм ээ. Энэ 3 алсын харааг тийм ээ бас でもこのビジョンを前進していくには、 тэгээд бид нар тийм ээ хамтдаа урагшлахын тулд 私たちが同じ心を持たなければなり бид ま нар せ тийм ん。 ээ. Нэг зүрхсэтгэлтэй байх нь их чухал юм аа. そのようになれるように祈っていきましょ Тийм болохын төлөө хамтдаа залбирцгаая. う。じゃあ一言お祈りさせていただきま Хамтдаа す。 залбирая. 天の父なる神様、 Тэнгэрт бурхан эцэг минь 東京モンゴル協会に Токио Монгол чуулганд 3人のリーダーが立てられました。 3 удирдагч ингээд бий болж байна. 神様が一人一人に心を与えて、 Бурхан та өндөр хүн нэг бүр та тэр зүрхсэтгэлийг өгч 一致を与えてくださいました。 нэгдлийг та өгсөн билээ. そして3人が立ち上がりました。 Тэгээд энэ 3 хүн
神様 өдөртөгч болж гарч ирж байна. 神様どうぞそのリーダーとしての役割を果たせるように Үнэхээр энэ гурав маань өдөртөгчийн хувьд өөрсдийнхээ тэр үүрэг хариуцлага үнэхээр биелүүлэхэд 神様この3人を守ってください энэ гурыг та үнэхээр хамгаалж өгөөч. 感情的にならず Сэтгэл хөдлөлтөд авталгүйгээр 教会全体が一つになれるように чуулга үнэхээр нэг болохын тулд 平和を作り үнэхээр амар тайвныг тогтоож さまざまな人に心遣いを持ち үнэхээр олон хүмүүст үнэхээр бас そし төрөлхөйг て гаргаж 3つのビジョンに向かって歩めるように бас үнэхээр бидэнд өгөгдсөн энэ гурван алсын харааг үнэхээр 主よ зорж どうぞ導いてください ажиллахад үнэхээр та биднийг どう дагуулж ぞ өгөөч. 神様力を与えてくだ Та さい үнэхээр хүчийг өгөөч. 神様どうぞ彼らに素晴らしい神様の恵みを注いでくだ Та さい тэдэнд өөрийнх нь тэр гайхалтай эвэл нэгөөслийг та өгөөч. あらゆる妨害から守ってくださいますよう Янз に бүрийн үнэхээр тэр бүхий л үнэхээр тэр сөрөг бүх муу зүйлээс та хамгаалж өгөөч. そして本当にリーダーたちが一致を持って歩めるように助けてください Үнэхээр өдөртөгчд үнэхээр хамтдаа үнэхээр нэг байж үнэхээр урагшлахад та туслаач. 主よあなたがその全能の力を持って導いてくださることを信じます Үнэхээр та өөрийн агуу хүч чадлаараа эднийг үнэхээр удирднаа гэж бид нэр この итгэж 東 байна. 京モンゴル教会に注いでくださっていることを感謝します Үнэхээр Токио Монгол чуулган таны өгсөн эвэл нэгөөслийн төлөө талархаж そし байна. てここから日本全国へそしてモンゴルへと進んでいくことを信じます Үнэхээр бид нэр энэ газраас үнэхээр Японы үнэхээр газар сайгүй болон үнэхээр эзэмнээ бас үнэхээр Монголд эзэмнээ бас хурч очиход 主よどうぞ私たちを用いてくださ та い биднийг ашиглаач. イエス・キリストの皆によって祈ります Есүс Христийн нэрээр залбирч байна. アーメン Амен. はい皆さんどうぞこのリーダーたちをですね覚えて祈っていただきたいと思います За та бүхэн эдгээр удирдагчдын төлөө санаад үргэлж залбирч байгаасаа гэж ингэж хүсэж байна. 2つ目の報告は、 За хоёр дахь зарлах зүйл маань キャンプのことですね за зуны кемптэй холбоотой зар 今日が байна. 締め切りになっております За өнөөдрөөр тийм ээ одоо бүртгэл маань хаагдж байгаа. ぜひですね参加していただけたらというふうに Та 思って бүхэн ます үнэхээр заавал оролцоосоо гэж ингэж хүсэж байна. はいそれではですねメッセージの方に入っていきたいと思うんですけども よろしいです Бурхны か үг рүү хамт орцгоё. 今日はですね使わされた方の栄誉を求めるというお話です За өнөөдрийн за номлын сэдэв болохоор биднийг илгээгч нэгэнд алдар хүндэтгэл байхыг тийм ээ за хүсэх гэсэн юм そ сэдэв. れはイエス様ご自身のことであり За энэ болохоор тийм ээ за Есүсийн тухай そ байгаа. して私たちクリスチャンの生き方でもあります За мөн тийм ээ бас за Христэд итгэгч тийм ээ бид нар одоо хэрхэн амьдрах вэ гэдэг талаар бас また今日示されたリーダーたちでもあり за өнөөдөр тийм ээ бас та бүхэн танилцуулсан 私 удирдагчдын の төлөө тийм 私の生き方でもあるんです бас тийм ね ээ за миний амьдрах тийм энэ зүйлийн талаараас хэлж байгаа юм зүйл. それでは聖書を読んでいきたいと思うんです За хамтдаа Библиэс уншия. ヨハネの福音書の7章の10節から24節までです。最初に日本語で読みますので、その次にモンゴル語で読んでいただきます。 За Иохны 7 дугаар бүлгийн 10-аас 24 дугаар ишлэл. За эхлээд Японоор уншин дараа нь монгол хэл дээр お読みいた уншина. します。しかし兄弟たちが祭りに登っていった後で、イエスご自身も表立ってではなく、いわば内密に登っていかれた。ユダヤ人たちは祭りの場で、あの人はどこにいるのかと言ってイエスを探していた。群衆はイエスについて小声でいろいろと話をしていた。ある人たちは良い人だと言い、別の人たちは違う、群衆を惑わしているのだと言っていた。しかしユダヤ人たちを恐れたためイエスについて公然と語る者は誰もいなかった。祭りもすでに半ば頃になった頃、イエスは宮に登って教え始められた。ユダヤ人たちは驚いていった。この人は学んだこともないのにどうして学問があるのか。そこでイエスは彼らに答えられた。私の教えは私のものではなく、私を使わされたものです。使わされた方のものです。誰でも神の御心を行おうとするなら、その人はその教えが神から出たものなのか、私が自分から語っているのかが分かります。自分から語る人は自分の栄誉を求めます。しかし自分を使わされた方の栄誉を求める人は真実でその人には不正がありません。モーセはあなた方に律法を与えたではありませんか。それなのにあなた方は誰も律法を守っていません。あなた方はなぜ私を殺そうとするのですか。群衆は答えた。あなたは悪霊に疲れている。誰があなたを殺そうとしているのか。イエスは彼らに答えられた。
私が一つの技を行い、それであなた方は皆驚いています。モーセはあなた方に割礼を与えました。それはモーセからではなく、父祖たちから始まったことです。そしてあなた方は安息日にも人に割礼を施しています。モーセの律法を破らないようにと、人は安息日も割礼を受けるのに、私が安息日に人の全身を健やかにしたということで、あなた方は私に腹を立てるのですか。上辺で人を裁かないで、正しい裁きを行いなさい。どうぞ。 За Монгол дээр уншия. Йоохны 7-р бүлгийн 10-аас 24-р ишлэл байна. Гэвч ах トゥ нар нь баярт явхад Есүс ч ил биш нууцаар явлаа. Тэгтэл юудэчүүд түүнийг баяр дээр хайж тэр хаан байна гэцгээж байв. Хурсан олны дунд Есүсийн тухай дургуйлгсан шивнэлдэн их болж зарим нь тэр сайн хүн гэхэд зарим нь үгүй. Харин ч тэр ард олныг төөрөгдүүлж байна гэцгээж байв. Гэвч юудэчүүдээс айсан учир түүний тухай хинч ил ярьсангүй. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд сургаал зааж эхэллээ. Юудэчүүд суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичиг мэддэг билээ гэд гайхацгаав. Есүс тэдэнд миний сургаал бол минийх биш харин намайг илгээгчийнх. Хэрв хэн нэг нь түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин өөрийг нь илгээгчийн алдрыг хайгч тэр бол үнэн мөн. Түүний дотор зүй бус гэж үгүй. Та нарт Мосе хууль өгөөгүй гэж юу? Харин та нараас нэгэн ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад намайг алах гэж оролдоно вэ гэлээ. Хурсан олон танд чөтгөр шүглжээ. Хэн таныг алах гээв гэжээ. Есүс тэдэнд намайг ганц үйл хийхэд л та нар бүгд гайхаж байна. Мосе та нарт хоцлол өгсөн. Энэ нь Мосегоос биш өвөг дээдсээс чинь эхэлсэн тул та нар амралтын өдөрч хүнийг хоцолдог. Мосегийн хуулийг зөрчихгүй тулд хүн амралтын өдөрч хоцлуулдаг байтал намайг амралтын өдөр хүнийг бүхлээр нь эдгээсэн та нар юунд уурлана вэ? Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин шудрах шүүлтээр шүү гэж альдваа гэсэн байна. Амен. 先週はですね、イエス様の兄弟たちの不信仰について話しました。 За өнгөрсөн 7 хоногт тийм ээ одоо Есүсийн одоо ах トゥ нарын одоо итгэлгүй байдлын талаар ингэж ярьсан байгаа. イエス様の兄弟もですね、よく理解していませんでした。 Есүсийн ах トゥ нар нь тийм ээ ерөөсөө сайн ойлгоогүй тийм ээ сайн ойлголтгүй юм байсан байгаа. イエス様が誰であるのか、 Есүс хэн бэ гэдгийг どんな働きをするのか ямар зүйл хийх вэ гэдгийг тийм ээ 分かってなかったんですね。 сайн ойлгоогүй юм байдалтай байсан. 当然ながら今日出てくる群衆はもっと理解していません。 Мэдээж тийм ээ за энэ дээр гарч байгаа тийм ээ ард олонны хувьд бол тийм ээ одоо бүрч сайн ойлголтгүй тийм ээ сайн мэдэхгүй юм байдалтай байсан. ですからいろいろ言ってますね。 Тийм болохоор тийм ээ одоо янз бүрээр ингэж あの ярьсан. 人はどこにいるのかって言ったり、 Тэр хүн хаана байна вэ гэд. あの人は良い人だって言ってる人もいる。 Тэгээ зарим нь тийм ээ тэр бол сайн хүн гэж. あの人はいや違う、群衆を惑わしているんだとも言って Зарим ます нь тийм ね。 ээ үгүй тийм биш ээ. Тэр бол тийм ээ одоо ард олныг төөрөгдүүлж байна гэж тийм ээ ингэж ярьсан. しかしですよ、そう言ってる人たちは、彼らはユダヤ人たちを恐れてイエス様のことを話しません。 Харин харамсалтай нь тэдний хувьд болохоор тийм ээ одоо юудэчүүдээс айгаад тийм ээ одоо илээр одоо түүний талаар тийм ээ ерөөсөө ярьж чадахгүй юм байдалтай байсан. ちょっとこう外れてですね、2人で話したり3人で話したり、その小さく話していることだけだったんですね。 Одоо ингэ жоох ингэж одоо холдоод тийм ээ ингэж одоо маш одоо чимээгүй тийм ээ ингэж хоорондоо одоо шивнэлдээд ингэж ярьж байсан юм байдалтай байсан. イエス様は内密に言ったと、ね、そのように書いてありましたね、前回。 За энэ дэр хэлэхдээ тийм ээ Есүс одоо нууцаар явсан гэж ингэж бичсэн байна. 10節に内密に登っていったって書いてありますでしょ。 За 10 дээр бичсэн байсан тийм ээ одоо нууцаар явсан гэд. でイエス様はですね、この登るという表現なんですけども、これはエルサレムに行くことを表現します。 За энэ дээр тийм ээ хэлж байгаа за Японоор болохоор тийм ээ одоо ноборо гэж хэлж байгаа. Энэ болохоор монголоор орчуулах юм бол өгсөх гэсэн юм утгатай. Өгсөх. 山に登っていくイメージですね。 Одоо уул руу өгсөх гэсэн тийм юм утгатай. でエルサレムから帰ってくるのを下るって言います。 Харин одоо Иерусалимаас одоо буцаж ирэхийг нь болохоор тийм ээ одоо кударо буюу одоо ダウンですね、ダウン。 уруудах гэсэн тийм юм утгатай. はい。
で、皆さんがですね、日本の電車に乗るときに上り電車って聞きますね。 За та нар сонсч ийсэн баг тийм ээ. Одоо Японы галт тэргийн суугаад тийм ээ. Одоо өгсөх дээншаа гэдэг тийм ээ. Галт тэрэг гэж また下り電車っていう表現があります。 Одоо уруудах дээншаа гэж бас ингэж хэлдэг тийм ээ. これ都心に向かう方が上りなんですね。 За тэгээ энэ болохоор тийм ээ. Одоо хот руу чиглэж явж байгааг нь болохоор тийм ээ. Одоо өгсөх одоо галт тэрэг гэж ингэж хэлж байгаа. ですから竹の塚駅から Тийм болохоор одоо Таканацука гэдэг манай энэ стейшн 北千住やまた上野の方に向かう電車を上り電車と言います。 Кита Сенжи болон тийм ээ. Одоо Уэнэ хүртэлх одоо юу болохоор тийм ээ. Одоо өгсөх гэж ингэж хэлнэ гэсэн. 逆に竹の塚から草加やまた春日部に行く方を下り電車って言います。 За харин одоо Таканацукагаас тийм ээ. Одоо Сока болон тийм ээ. Одоо ингэж явж байгаа деншааг нь болохоор уруудах деншаа гэжтэй ингэж хэлж байгаа гэсэн. 同じようにですね、このエルサレムに向かうのを登るっていう表現します。 Тийм болохоор тийм яг адилхан одоо Иерусалим руу одоо явах тэр чиглэлийг нь болохоор тийм ээ. Одоо өгсөх зам гэж тийм ээ ингэж хэлж байгаа гэсэн. イエス様は最初に10節に内密に行ったんですよね。 За 10 дахь ишлэл дээр тийм ээ. Есүс нууцаар Иерусалим руу явсан гэсэн. 内密に行ったので宮で教えてるんですね。 За тэгээд нууцаар явсан хэрнээ тийм ээ. Сүмд тэр одоо зааж исэн байгаа. 皆さん矛盾してると思いませんか？ Энийг сонсоод та нар жоохон гайхгүй нү те авцалтахгүй байгаа юм шиг тэгж イ бодогдохгүй エス байна. 様はですね、行かないって言ってなかったでしたっけ？ Есүс уулын тийм ээ. Би явахгүй гэж ингэж хэлээгүй юу? そうですよね。8節で行かないって私は登って行きませんって言ってますよ 8 ね。 дахь ишлэл дээр тийм ээ. Би явахгүй гэж уулын ингэж хэлсэн байгаа. なんか矛盾してませんか？ Энэ жоохон тийм ээ. Зөрчилдөхгүй байна уу тийм ээ? Сонин санагдахгүй байна. 先週ちょっとお話ししましたね、このことについて。 За өнгөрсөн 7 хоног жоохон энэ талаар хуваалцсан. イエス様が登っていかないという理由は、 За Есүс тийм ээ. Одоо өгсөөд тийм ээ. Одооそれは Иерусалим руу одоо явахгүй гэдэг маань イエス様は十字架にかかるために登らないという意味だったんで За す。 тэр одоо түүний утга нь болохоор тийм ээ. Модон загалмаа дээр цовдлогдохын тулд тийм ээ. Одоо юу л явахгүй гэсэн үг. Иерусалим руу. でも内密に行ったのはこれどういうことですか？ За харин одоо нууцаар явсан нь тийм ээ. Ямар утга учиртай вэ? で、これはイエス様が十字架にかかることがないからエルサレムに行ったんです。 За харин Есүс тийм ээ. Модон загалмаа дээр одоо цовдлогдохгүй тийм ээ. Одоо ийм зүйл байхгүйгээр тийм ээ. Одоо тийшээ одоо явж байгаа гэсэн үг. Энэ と удаа. 時って言ってますよね、時っ За て。 миний цаг гэж ингэж хэлж ирсэн Есүс. イエス様はまだ自分の時が来てないって言い方しましたね。 Миний цаг одоо хараах ирээгүй байна гэж ингэж хэлж ирсэн. イエス様が自分がキリストであることを告白する時なんです。 За энэ болохоор тийм ээ Есүс өөрийгөө одоо Христ гэж тийм ээ одоо тунхаглах тэр цагийг хэлж байгаа イエ гэсэн. ス様が自分がキリストであると告白した時に何があるんですか？ За Есүс өөрийгөө тийм ээ би Христ байна гэж хэлэх үед тийм ээ одоо юу болох вэ? 先週お話ししましたね。何でしたっ За け？ өнгөрсөн 7 хоногт хуваалцсан байгаа. Санжино жужиганы 十字架にかかる時です。 за тэр нь болохоор тийм ээ модон загалмаа дээр цовдлогдох тэр үеийг хэлж байгаа. それが表立っていくことです。 За тэр нь бэж ийж тийм ээ тэгээд одоо модон одоо юу л явна гэсэн. 公に生きることです。 Одоо олон хүмүүсийн өмнө гарнаа гэсэн. でもイエス様はこの時に十字架にかかるためにはいかないんです Харин ね。 Есүс тийм ээ энэ удаад болохоор модон загалмаа дээр цовдлогдохын тулд тийм ээ 言葉というのはむしろイエス様はエルサレムに行っても харин Есүс тийм ээ одоо Иерусалимд очисон ч гэсэн 聖書の話をしても за Библийн талаар 思い出すためそうですね。十字架にかけられることはないんです。 одоо модон загалмаа дээр тийм ээ одоо цовдлогдохын зүйл байхгүй энэ た удаад とえ人々が妬んでも за хүмүүс тийм ээ Есүсийг тийм ээ Христос- одоо атаархаж 人々がイエス様を憎んでも түүнийг тийм ээ одоо үзэн ядсан ч гэсэн 人々がイエス様を殺そうとしても түүнийг тийм ээ одоо хүмүүс одоо алыг гисэн ч その時が来ていないので殺されることがないんです。 тэр одоо түүний цаг нь ирээгүй учраас тийм ээ одоо алагдах юм зүйл бол байхгүй юм аа. 皆さんこの時って大事にしてほしいんです Тийм ね。 болохоор тийм ээ энэ цаг гэсэн энэ зүйлийг тийм ээ та нар бас чухал бодоосоо гэж хүсэж. 私たちにも時があるんですね。 За бидний хувьд ч гэсэндээ тийм ээ бас ど одоо んな時があるか知ってます одоо か？ цаг байгаа гэсэн үг. Тэр нь одоо ямар цаг вэ? それは死ぬ時です。 Тэр болохоор бидний тийм ээ одоо өөхөх цаг байгаа гэсэн. この死ぬ時っていうのは神様が決めている時なんですね。 Өөхөх цагийг тийм ээ одоо бурхан тогтоосон ийм зүйл байгаа. そしてですね、この神様が決めているっていうことは逆に言うと、
Бурхан шийдсэн гэдэг маань тийм ээ одоо эсрэгээр нь хэлэх юм бол 私たちがどんなことがあっても神様の時がなければ死なないんです。 тийм болохоор тийм ээ бидний амьдралд одоо юу ч тохиолдсон тийм ээ хэрэв Бурханы цаг л биш болвол тийм ээ бид нэр одоо өөхөх тийм ээ юм зүйл байхгүй гэсэн үг. これで皆さん信じてほしいんですね。 Энэ зүйл та бүхэн тийм ээ заавал итгээсэй гэж ингэж хүсэж байна. 私たちはいつか死にます。 За бид нар тийм ээ одоо хизээ нэгэн цагт өхөн 死なないと言ってるわけじゃありません。 өхгүй гэж бол хэлээгүй. でも神様が決めなければ絶対死なないんですよ。 Харин Бурхан шийдэхгүй болвол тийм ээ бид нар өхгүй гэсэн утгатай. 例えば私の人生が神様80歳だと決めたとします。 За жишээлбэл тийм ээ одоо пасторыг Бурхан тийм ээ одоо 80-аас хүртэл тийм ээ でも амьдрнаа. 私はそれが分かりません。 Гэтэл одоо пастор бол тэрийг мэдэхгүй байгаа. 一生かけても分かりません。 Одоо өөрийнхөө амьдралыг бүгдийг зориулсан ч гэсэн энэ талаар одоо で мэдэхгүй. も神 боломжгүй. 様は80歳と決めているとします。 Харин Бурхан тийм ээ одоо 80-аас наслнаа гэж шийдсэн. まあ今57歳だから Одоо бол тийм ээ за 57 настай. あと23年あるわけですね。私の人生は。 За тэгээ бодох юм бол тийм ээ одоо 23 жил үлдсэн байна гэсэн. だからどんなに病気をしても、 Хичнээн одоо өвдсөн ч гэсэн тийм どん ээ なに事故があっても、 ямар нэгэн одоо осол аваарт орсон ч どん гэсэн なに人に命を狙われても、 одоо хүмүүс миний амийг авахаар одоо оролцсон ч гэсэн 私は80歳まで生きるんです。 би тийм ээ одоо 80-аас хүртэл амьд байна л гэсэн. 神様が決めてるからです。 Яагаад тэгэхээр Бурхан энэ зүйлийг тийм ээ шийдсэн учраас 信じますか？ энэ зүйлд итгэж гин үү? イエス様はその信仰に立って今エルサレムに入ってるんです。 Есүс тийм ээ тийм итгэл байсан учраас тийм ээ одоо いつかは Иерусалим руу тийм ээ орсон. 殺されることは分かってるんです。 За хизээ нэгэн одоо тийм ээ одоо өөрийгөө одоо хүн гэдгийг бол мэдж い байгаа つかは Есүс. 十字架にかかることは分かってるんで За す。 хизээ нэгэн цагт тийм ээ одоо модон цагаалмаа дээр хадагдана гэдгийг мэдж で байгаа. もこのカリオの祭りの時にはないということを分かってきているんです。カリオの祭りの時にはイエス様は十字架にかかることがないと分かって За харин き Есүс ている тийм ん ээ です。 одоо энэхүү ургацын за майхан баярын үеэр тийм ээ одоо алагдах зүйл байхгүй гэдгээ өөрөө мэдчихсэн учраас тэр тийм ээ одоо тийш очисан юм аа. だから矛盾しないでしょ。 Тийм болохоор тийм ээ энэнд бол тийм ээ イエス様は зөрчилдөх тийм зүйл байхгүй. 祭りに行かないと言っているのは矛盾してないですね。 За Есүс тийм ээ одоо би одоо баярт очихгүй гэдэг нь бол тийм ээ бодох юм бол одоо それはイエス様が十字架にかかりに行かないと言っている意味なんです。 түүний хэлж байгаа утга нь болохоор тийм ээ одоо би модон загалмаа дээр цовдлогдохын тулд тийм ээ одоо юу л явахгүй гэсэн утгатай гэсэн. イエス様がですね、行かないと言ってるの内密に言ってるっていうのはこれも矛盾しないですね。 За одоо би явахгүй гэснээр тийм ээ одоо Есүс одоо явсан нь тийм ээ бас зөрчилдөх юм 自 зүйл байх. 分はこの祭りで死ぬことがないからだっていうこ Яг と тэр です。 Есүс тийм ээ энэхүү одоо баярын үеэр тийм ээ өхгүй гэдгээ тийм ээ мэдчихсэн учраас байсан юм аа. そしてですね、イエス様がこの案の定教えます。 За тэгээ Есүс тийм ээ одоо заасан. イエス様が教えるとですね、案の定周りの人はですね、反対する人たちがイエス様を囲みますね。 За тэгээ ойлгомжтой тийм ээ одоо Есүсийг зааж эхлэх үед тийм ээ одоо түүнийг эсэргүүцэжсэн хүмүүс 7章19節に何て書いてありますか？ тойроод тийм ээ あなた方はなぜ私を殺そうとするのですか？ тэгээд 7-гийн 19 дээр тийм ээ та нар яагаад намайг алах гээд байгаа юм бэ гэсэн. 7章の23節には何て書いてありますか？ За 23 дээр юу гэж хэлсэн бэ? あなた方はなぜ私に腹を立てるんですか？ Та нар яагаад надад тийм ээ уурлаад байгаа юм бэ гэсэн. イエス様が言われるように彼らは言葉にしないけども感情が顔に出ていたんですね。 Одоо Есүсийн хэлсний дагуу тийм ээ тэд нар үгээрээ биш ч гэсэндээ тийм ээ тэдний одоо царайн дээр нь тийм ээ одоо түүнийг маш их одоо уурлж байгаа түүнд уурлж байгаа тэр байдал нь тийм ээ одоо илт ийм байсан байгаа. でもイエス様はどうでしたかこの時？ Харин Есүс тийм ээ тэр үед яасан бэ? 十字架にかかりましたか？ Модон загалмаа цовдлогдсон уу? この時じゃないんです。 За цовдлогдоогүй тэр үе биш байсан. 彼らはそのイエス様の話を聞いて За тэд нар одоо Есүсийн яриаг сонсоод 非常に怒っています。 одоо дотроос маш их одоо уурлж ирсэн. と同時にですね、イエス様の言ってることを信じません。 Тэгээд одоо түүний хэлж байгаа үгэнд тийм ээ мэдээж 7章15節見てください。 За 15 дахь ишлэл дээр この人は学んだこともないのにどうして学問があるのかと驚いているんですね。 за юр суралцаагүй атлаа энэ хүн яаж содар бичгийг мэддэг билээ гэд тийм ээ ингэж хэлсэн. だからイエス様の知識には驚いていてもそれを受け入れないんです。
түүний тийм ээ одоо мэдлэгтэй байдалд нь одоо маш их одоо гайхажсэн хэдий ч тийм ээ түүнийг нь ерөөсө хүлээж авахгүй юм байсан. 7章の23節見てください。 За 23 дугаар ишлэл дээр 私が安息日に全身を健やかにしたということであなた方は私に腹を立てるのですかと言ってますね。 За Есүс намайг амралтын өдөр хүнийг бүхлээр нь эдгээсэн та нар юунд уурлна вэ гэж хэлж байна. イエス様を取り込んでいる人たちは腹を立てました。 Есүсийг ингээд тойрсон хүмүүс тийм ээ түүнд なん одоо で маш 腹を立てるん уурлсан. でしょうか。 Яагаад Есүс тийм ээ тэгж уурлсан болов? これはですね、自分たちに所属していないっていうそういう所属の意識ですね。 Яагаад тэгэхээр тийм ээ одоо Есүс тэдний тийм ээ одоо хүрээлэлд нь тийм ээ одоо байдаггүй байсан учраас. それからですね、自分よりも活躍しているという妬みの心、そういう憎しみの心が湧いてくるんです。 Тэгээд тийм ээ Есүс одоо өөрсдөөс нь илүү тийм ээ одоо их зүйл хийж исэн учраас тийм ээ одоо түүнийг одоо үзэн ядаж тийм ээ хатаарах гэсэн юм байгаа. 皆さんね、クリスチャンにもこういう人いるんです。こういう人がいるんです。気をつけてください。 За Христэд итгэжтийн дунд ч гэсэн тийм бас 自分たちに所属しないとダメっていう人、 өөрсдийнх нь тийм ээ одоо хүрээлэлд нь байдаггүй учраас тийм ээ энэ хүн болохгүй гээл тийм. 活躍する人に悪口ばっかり言う人、 Одоо маш их одоо үйлчилж байгаа одоо юм хийж байгаа хүмүүст хандаад тийм ээ их юм хэлдэг. 気をつけてください。 За энэ зүйлээс та нар こ болгоомжтой. こで神から使わされているものとそうでないものの違いを理解しましょう。 За энэ дээр тийм ээ бүгд хамтдаа за бурхнаас одоо илгээгдсэн нэгэн болон одоо тийм биш нэгний талаар тийм ээ ойлголттой болёо. クリスチャンと名乗ってもそのまま信じてはいけません。 За одоо Христэд итгэгч гэж байгаа тэр хүмүүст тийм ээ ерөөсө бид нэр тэр чигээр нь тэр хүнд тийм ээ одоо итгэж болохгүй гэсэн юм утгатай. 牧師だからといってそのまま信じて何でもついていってはいけません。 Одоо пастор байлаа гэд одоо тэр хүнд 100% итгээд тийм ээ тэр хүнийг одоо дагаж явж болохгүй гэсэн. もちろん皆さんも私も疑うべきですよ。皆さんも私を疑うべきですけどね。 Тэгэхээр тийм ээ мэдээж бас та нар намайг ч гэсэн тийм ээ бас одоо хардаж болно гэсэн юм. まあ皆さんも5年付き合えば大体わかると思いますけども。 Ямар ч юм бид нар тийм ээ ингээд одоо 5 жилийн хугацаанд хамт байсан учраас. でもそれ以上に大事なのは、 Гэхдээ түүнээс илүү чухал зүйл нь болохоор イエス様が何て言っているかよく気をつけることですね。 Есүс юу гэж хэлж байгааг бид нар тийм ээ маш анхааралтай байхгүй бол болохгүй гэсэн. その判断する方法は極めて簡単です。 За одоо түүнийг одоо харж тийм ээ одоо шийдэх зүйл нь маш амархан. その人から教えが出てくるものが神から出たものか自分から語っている、それが見分けられるようになります。 За тэгэхээр тийм ээ одоо тухайн хүний зааж байгаа сургаал зүйл нь тийм ээ одоо бурхнаас байна уу эсвэл тийм ээ одоо өөрөөсөө ярьж байна уу гэдгийг тийм ээ бид нар сайн харах хэрэгтэй гэсэн. でその神から出ているのか自分で語っているかというものの見分け方の一つが、自分の語る人、それは自分の栄誉を求める人なんです。 Тэгэхээр тийм ээ бид нар одоо тухайн хүн маань тийм ээ одоо бурхны зүйлийг ярьж гэнэ үү эсвэл тийм ээ одоо өөрөөсөө ярьж гэнэ вэ гэдгийг тийм ээ бид нар одоо харахын тулд тийм ээ одоо өөртөө тийм ээ алдар хүнд авахыг хүсэж гэнэ үү гэдгийг. まずイエス様は17節に За 17 дугаар ишлэлдээ この2つの違いを分かるようになりますよっていうふうに言ってますね。 За энэ хоёр ялгааг тийм ээ та нар олж харж чадна гэсэн. 誰でも神の御心を行おうとするなら、これは判断する人の意味ですね。 За энэ дээр болохоор тийм ээ одоо хэрхэн харж тийм ээ одоо でその人は教えが神から出たものか自分で語っているかが分かるようになるって言ってます。 За одоо зааж байгаа зүйл нь тийм ээ одоо бурхнаас байна уу эсвэл тийм ээ одоо өөрөөсөө зааж гинөө гэдгийг тийм ээ одоо ялгаж. そして7章18節に За 18 дахь ишлэлдэр 自分から語る者は自分の栄誉を求めますって言ってますね。 энэ дээр өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдгаа гэсэн. 自分の栄誉を求める人は人気があるかどうかに関心があります。 За ийм хүн болохоор тийм ээ одоо бусад хүмүүсийн дунд тийм ээ одоо хэр их одоо нэр хүндтэй байна вэ гэдгийг тийм ээ одоо маш их анхаардаг, чухалчилдаг юм байгаа. 一番わかりやすいのはですね、YouTube の再生回数ですね。 За одоо амархнаар тийм ээ одоо зөөрлж үзэх юм бол тийм ээ одоо YouTube гэдэг тийм ээ юу байгаа ш сууг гэдэг тийм ээ хэр олон хүн үзэж чинь тийм ээ. 聖書の話を YouTube で流す。
За одоо Библийн яриаг тийм ээ одоо YouTube-ээр ингээд дамжуулж байна. そしてですね、その再生回数は何人いるか、 Тэгээд тийм ээ одоо түүнийг нь одоо хэр олон хүн үзсэн бэ? 登録者は何人いるか、 Хэр олон хүн түүнийг дагж байна тийм ээ? そういうのをいちいち調べるんですね。 Тэр зүйлийг одоо маш одоо ингээд нарийн тийм ээ ингээд одоо нэг бүрчлээ ингээд хараад одоо 自分 шалгадаг. に関心を持ってもらえるかどうかということですね。 Одоо хүмүүс өөрийг нь тийм ээ одоо анхаарч үзэж гинэ үү гэдгийг тийм ээ одоо маш их. ですからもしね、皆さんがこれから YouTube を始めたいという人、 Тийм болохоор та бүхэн одоо үүнээс хойш тийм ээ одоо YouTube сувг тийм ээ одоо ажиллуулъя гэж бодож байгаа хүн байвал 時には YouTube を仕事とする人もいるでしょ одоо зарим хүмүүс бүр энэ зүйлийг тийм ээ өөрсдийнхөө одоо ажил болгосон う。こ байдаг. の2つを意識しないようにしてほしいんです。 Тийм болохоор энэ хоёр зүйлийг тийм ээ одоо чухал битгий ингэж бодосоо гэж хүсэж байна. で、確かにこの2つがですね、収入源になるんですけどね。 Шүү юу? 収入のね、広告収入のお金に収入になるんです。 はいаха. За мэдээж тийм ээ одоо хэр их хүн үзсэн одоо хэр олон хүн дагж байгаа нь одоо тухайн хүнд тийм ээ одоо цалин орлого болох юм зүйл байдаг. 大事なものを発信していくんです。 Гэхдээ одоо хамгийн чухал нь тийм ээ одоо чухал зүйлийг тийм ээ одоо 相手の反応を求めないんです。 одоо хин нэгний одоо тийм ээ одоо юу ко хано 求めない。相手がどういう良い反応だけを求 хүмүүс める одоо 人ね。 өөрийг нь тийм ээ одоо юу гэж бодож одоо яаж байгааг тийм ээ одоо чухал бодохгүй гэсэн үг. 例えばペテロはイエス様の話をしました。 За Петр тийм ээ жишээ нь одоо Есүсийн талаар ярьсан. 使徒の働きの2章でですね、 За Үйлс номын 2 дугаар бүлэгт ペテロが話したら聞いた人たちはどうでしたか？ сонсон хүмүүс яасан бilé? 心痛めたって書いてありますね。 Зүрсдэглэнтэй одоо маш их одоо өвдсөн гэж ингэж бичсэн байсан. そしてですね、悔い改めたって言いますでしょ。 Тэгээд тэд нар тийм ээ одоо гимшсэн гэж そし бичсэн. て救いを求めたって書いてあるじゃないですか。 Тэгээд одоо аврал авахыг тийм ээ тэд нар хүссэн. ペテロが話したことを通して神様の技がそこには始まったんですね。 Петрийг ярьснаар тийм ээ тэнд одоо бурхны тийм ээ гайхамшигтай ажлууд бий болсон гэсэн. 一方、ステパノという人も同じように聖書の話をしました。 За харин одоо нөгөө талд тийм ээ Стефан гэдэг хүн бас Библийн талаар тийм ээ 使徒の ярьсан. 働きの7章に書いてありますね。 Үйлс номын 7 дугаар бүлэгт байгаа. その時にステパノの話を聞いた人はどんなふうになりましたか？ Стефаны одоо яриаг сонсон хүмүүс харин яасан бэ? Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? 腹渡が煮え返るように怒ったって書いてあるでしょ。 Одоо бүр тэ гүнээс одоо маш их одоо уур бухимдал нь хүрсэн гэж бичсэн байна. 同じように語ってるんですよ。 Адилхан уул нь тийм ээ одоо ярьсан байгаа. 人々の反応は違います。 Харин одоо хүмүүсийн үзүүлж байгаа тийм ээ одоо хариу үйлдэл нь одоо өөр байсан. ペテロの話を聞いて信じる人もいれば、 Одоо Петрийн яриаг сонсоод тийм ээ итгэсэн хүмүүс байсан. ステパノの話を聞いて全然信じない人がいた。 Харин нөгөө талд тийм ээ одоо Стефаны яриаг сонсоод ерөөсөө тийм ээ итгэхгүй юм ペテロと хүмүүс ステ байсан. ファノがですね、違いがあるのか、そんなことはありません。 За Стефан болон одоо Петрийн хооронд тийм ээ одоо ялгаа байна уугүй тийм бол байхгүй. 人々の反応に私たちが動かされてはいけません。 Харин бидний хувьд тийм ээ одоо хүмүүсийн одоо үзүүлж байгаа тэр одоо хариу үйлдэлд нь тийм ээ одоо автахгүй байх хэрэгтэй юм аа. 自分の栄誉を求める人は Өөртөө алдрыг авахыг хүсэж байгаа хүмүүс нь болохоор 他の人を見下げます。 одоо бусад хүмүүсийг тийм ээ одоо дорд үздэг юм аа. 悪口を言ったりします。 Одоо хүмүүсийг тийм ээ муулдаг. また自分の言うことを聞かないと怒り出します。 Тэгээд бас тийм ээ одоо өөрийн хэлж байгаа үг нь одоо сонсохгүй болохоор тийм ээ уурладаг. 時には殺してしまうんです。 За бүр зарим үед тийм ээ одоо бүр алдаг юм байгаа. イエス様を反対する人たちがそうでしたね。 За Есүсийг одоо эсэргүүцчихсэн хүмүүс яг л тийм イ байсан. エス様は言ってますでしょ。あなた方はなぜ殺そうとするのか。 Есүс хэлсэн яагаад та нар намайг алах гээд байгаа юм бэ? あなた方は私に腹を立てるのか。 Та нар яагаад надад уурлаад байгаа юм бэ гэд тийм. 自分の栄光を求める人です。 Энэ болохоор тийм ээ өөртөө алдрыг авахыг хүсэж байгаа юм хүмүүс. 神様を使わされている人はどんな人でしょうか。 За харин одоо бурхны илгээсэн хүн болохоор ямар хүн байдаг вэ? 神様の素晴らしさを語ります。 Тэр хүн болохоор бурхны тэр гайхамшигтай байдлыг тийм ээ тунхаглаж ярьдаг ийм хүн байна. 聖書の教え、律法を教えますけども、 За мэдээж тийм ээ одоо Библиэс заадаг, хуулийг заадаг. 強要しません。 Гэтэ тэр хүн болвол тийм ээ одоо хүмүүсийг むしろ自分がそれを守ろうとしていきます。 харин ч тэр хүн тийм ээ өөрөө тэр зүйлийг тийм ээ одоо баримтлая гэж ингэж хичээдэг ийм хүн байна. 困っている人に親切です。 Одоо
асуудал орсон байгаа хүмүүст тийм ээ одоо зөөлөн ханддаг. なぜでしょうか。 Яагаад вэ? 神様の救いがとても大切だって分かってるからです。 Яагаад тэгэхээр Бурхны аврал бол тийм ээ маш чухал гэдгийг тийм ээ 自分も тэр 神様 ойлгосон の байдаг. 救いを受けて、 өөрөө Бурхнаас тэр авралыг あな авсан. たも神様の救いを受けましょうと願うからです。 Та ч гэсэн тийм ээ тэр Бурхны авралыг аваач гэж тийм ээ ингэж хүсдэг ийм хүн юм аа. 神様の救いはですね、命令して受けるもんじゃないです За ね。 Бурхны аврал бол тийм ээ одоо тушаал өгөөд тийм ээ өгдөг ийм. 神様が言っていることを信じて受け取るだけなんですね。 Энэ болохоор тийм ээ Бурхны өгөнд итгээд л одоо хүлээж авах ийм зүйл байгаа だ юм. から強要しないんです。 Тийм болохоор тийм ээ бусдыг тийм ээ одоо хүчилдэггүй ийм байгаа. 立法学者たちは安息日に癒すことを禁じましたね。 За хуулийн багш нар болохоор тийм ээ амралтын өдөр бусдыг одоо эдгэхийг イエス様は安息日でも神様の愛を持って癒します。 харин Есүсийн хувьд тийм ээ тэрээр одоо Бурхны хайраар одоо амралтын өдөр бусдыг эдгээсэн байгаа. 皆さんそのようにですね、私たちもイエス様のように生きましょう。 Тийм болохоор бид нар ч гэсэндээ тийм ээ яг Есүстэй адилхан амьдарцгаая. 神様に栄光を期すということは、返すということはクリスチャン誰でも知ってるんですね。 За Бурханд одоо бид нар тийм ээ одоо алдрыг нь өргөнөө гэдгийг тийм ээ одоо бүх Христэд итгэгч нар мэдж байгаа. でもですね、残念なことに自分の心を点検しないと自分の栄誉になってしまうんですね。 Харин харамсалтай нь тийм ээ бид нар өөрсдийнхөө зүрх сэтгэлийг тийм ээ үргэлж одоо шалгаж яахгүй бол өөртөө тийм ээ одоо алдрыг авахыг хүсдэг ийм байдалд орчдөг. そういう誘惑がですね、私たちの心の中にスッて入ってくるんです。 Одоо тийм сорилт тийм ээ бид нарт одоо ингээд амархан ороод ирчдэг. もう気づかないうちにですね、自分の栄光を求めているんですね。 Анзаараагүй байж идэл тийм ээ өөртөө алдрыг авахыг хүсдэг тийм нэгэн болчдөг. どこから入ってくるんですか？ Тэр нь тийм ээ одоо хаанаас орж ирдэг ийм зүйл вэ? 人から褒められる時ですよ。 Тэр нь болохоор хин нэгнээс тийм ээ хин нэгнэр одоо магтуулах үед ийм зүйл болдог. 人から褒められたいと思う時ですよ。 За хин нэгнэр одоо магтуулъя гэж ингэж одоо хүсэх үед. そうするとですね、自分の心がちょっと嬉しくなっちゃうじゃないですか。 Тийм үед тийм ээ бидний зүрх сэтгэл ингээд аяг их баяртай болдог. で、この嬉しくなった時に気をつけなきゃいけないんですね。 Баяртай болсон энэ үедээ бид нэр одоо маш болгоомжтой байхгүй бол どうした болох. らいいんですか？ Тийм үед бид нар яасан дээрөө すぐ指を上に向けるんです。 хурдхан тийм ээ ингээд бид нэр гараа дээшд ингээд чиглүүлэхгүй бол болохгүй. 神様です。 Энэ бол бурхан юм аа гэд. 神様がよくしてくれました。 Бурхан энэ зүйлийг хийж өгсөн юм аа. 神様が素晴らしいんです。 Бурхан бол агуу юм аа гэд. いつも神様に返していくんです。 Үргэлж бурханд тийм ээ тэр алдрыг нь өргөх. でもこれをやめてしまうと、 Энэ зүйлийг бид нэр хийхэ болчхоор すごく大事でますね。た褒めてもらえないかな。 дахиад тийм ээ одоо хин нэг нь намайг одоо магтахгүй юм болов уу гээл те. いつの間にかですね、自分が偉いものだと勘違いして高ぶってしまうんですね。 Нэг мэдхэд тийм ээ өөрийгөө Та бүр одоо эзэдийн- маш одоо мундаг сүрхийгээд тийм ээ одоо бардам нэгэн болчдөг. 気をつけなければなりません。 Тийм болохоор бид нэр боломжтой байхгүй бол болохгүй гэсэн үг. 特にですよ、 Ялангуяа リーダーは気をつけてください。 удирдагч нар тий илүү боломжтой байхгүй бол болохгүй гэсэн. 今日選ばれたリーダー気をつけてくださ За い。 өнөөдөр сонгогдсон тийм ээ тэр удирдагч нар маш боломжтой リ байхгүй. ーダーはみんなから注目されますからね。 За мэдээж одоо удирдагч хүн болвол ありがとうございますという言葉だけでもですね、 байдаг тийм олон хүмүүс баярлаа гэдэг. 嬉しくなっちゃうんですよ。 Тэгж хэлэнгүүт агих баяртай болчдөг. でも神様に返していきましょう。 Гэтэ бид нар тийм ээ тэр бурханд алдрыг нь эргүүлчихгүй бол болохгүй гэсэн. 高ぶることのないように気をつけましょうね。 Бардамдахгүй тий тийм байх нь. 神様の栄を求める人は Бурханд тийм ээ алдар нь байхыг хүсдэг хүн болохоор イエス様を手本とします。 Есүсийг тийм ээ одоо загвараа болгодгоо гэсэн. イエス様を手本とすると、 Есүсийг бид нэр одоо загвараа болгох юм бол バカにされても хин нэг нь намайг тийм ээ одоо шоолж доримжилсан ч гэсэн 怒りません。 ууралж бухимдахгүй. 迫害されても正しさを貫きます。 Хавчлага ирсэн ч гэсэндээ тийм ээ үнэхээр даруй тийм ээ одоо зөвхт байдлаа одоо хадгалж чадна гэсэн. また神様の救いのために自分を犠牲にします。 Бурхны тийм ээ тэр авралын төлөө өөрөөсөө тийм ээ одоо золиос гаргаж чадна гэсэн. 犠牲を払うことを全然惜しまないんです。 Өөрөөсөө одоо золиос гаргах зүйлд ерөөсөө тийм ээ одоо харамсахгүй. イエス様のように謙遜に行きましょう。 Тэгээд бүгдээрээ тийм ээ Есүстэй адилхан даруугаар амьдарцгаая. 神様の栄誉を求めていくときに、 Бурханд тийм ээ үнэхээр алдар нь байхыг хүсэж 私たちに一つだけ用意されているものがあるんです。 бид нарт тийм ээ нэг бэлтгэгдсэн энэ зүйл байгаа. それはですね、 Тэр бол 栄光の冠です。 алдрын титэм гэж хэлсэн байдаг. この栄光の冠はいつもらえるんですか？
Энэ алдрын титмийг тийм ээ бид нар хизээ хүлээж авах вэ? Есамад аттадаггүй. そうですね。 Тийм. Есүстэй уулзах үед 私たちの人生が終わる時です。 бидний амьдрал тийм ээ дуусах үед 私たちの人生の最後に бидний もし амьдралын эцсийн үед 死が先に来たら、 за эхлээд одоо биднэрт тийм ээ одоо その死の時に私たちに栄光の冠を与えてくれます。 хүүхд тэр үедээ бид нар тийм ээ тэр үед маань Есүс тийм ээ бидэнд алдрын титмийг өгөх болно. 私たちが死ぬ前にイエス様が来たら、 Хэрвээ биднийг өгөхөөс өмнө Есүс энэ дэлхий дээр ирэх юм イエス様 бол は私たちに栄光の冠を与えてくださいます。 бидэнд Есүс тийм ээ алдрын титмийг бас өгөх болно. 人生の終わりの時ですね。 Тэр болохоор бидний амьдралын одоо сүүлд тийм ээ төгсгөл үед その栄光を求めて私たち歩みましょうよ。 тэр алдрыг тийм ээ хүсэмжилж амьдрцгаая. このね、地上で私たちの人生で褒められることを求めません。 Энэ дэлхий дээрх амьдралдаа тийм ээ одоо хин нэгнээр одоо магтуулахын зүйлийг тийм ээ хүсэхгүй байцгаая. 神様のね、使わされているその最後の時にもらえるそのように目指していくんです。 Бурхнаас бид нар тийм ээ илгээгдсэн тэгээд бидний амьдралын төгсгөлд тийм ээ Бурхнаас Есүсээс бидэнд өгдөг тэр алдрын титмийг тийм ээ харж амьдрцгаая. パウロもそのように言ってますね。 За Илч Паул ч гэсэн адилхан хэлсэн. テモテの第2の手紙 За 2 дугаар Тимот 4章の 2 дугаар Тимот 4-ийн 7節8節です。 2 дугаар Тимот 4-ийн 7-8 дугаар ишлэл. 私は勇敢に戦い抜き、走るべき道のりを走り終え、信仰を守り通しました。あとは義の栄冠が私のために用意されているだけです。その日には正しい裁きで主である主がそれを私に授けてくださいます。私だけになく、主の現れをしたい求めている人には誰にでも授けてくださるのです。 За 2 дугаар Тимот 4-ийн 7-8 дугаар ишлэл. Би сайн тэмцлэр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвхт шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайгч биш, түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно гэсэн байна. アーメンですね。 아멘. 私たちは生きている間にどんなに辛くてもですよ、 Бидний энэ амьдралд тийм ээ үнэхээр ямар ч хэцүү зүйл тохиолдсон 誰も私のことを関心持ってもらえなくても、 хинч намайг тийм ээ одоо сонирхгүй байсан ч гэсэн 最後の日に必ずこれをくださるって約束されてます。 эцсийн энэ өдөр тийм ээ бидэнд заавал тэр титэм тийм ээ бэлтгэгдсэн байгаа гэж энэ дээр бичсэн. これを目指していきます。 Энэ зүйлийг тийм ээ харж зорж イエス амьдарцгаая. 様もその一人ですね。 За Есүс ч гэсэн яг түүний нэг байгаа. いや、イエス様たくさん人来てたじゃないって。 За イエス様のとこたくさん人が集まってたじゃない。 за Есүс дээр тийм ээ одоо олон хүмүүс очиж ийсэн штэ гэж хэлж Ие. магадгүй. Тийм шээ. イエス様が十字架にかかる時どうでしたか？ За Есүс загалмаа дээр цовдлогдох үед ямар байсан бэ? あんなにイエス様の周りたくさんいてですね、イエス様歩けないほど人がいたのに、 Уул нь тийм ээ олон хүмүүс Есүсийг ингээ бүчээд тийм ээ эргэн イエス様が十字架にかかる時はどうでした харин か？ загалмаа дээр түүнийг цовдлогдох үед ямар байсан бэ? 誰もいません。 За хинч байхгүй байсан. そうですね。 Тийм. これが神様に使わされていく道です。 За энэ болохоор тийм ээ одоо бурхнаар илгээгдсэн тэр амьдрал зам юм аа. イエス様のように生きるということはそういうことですね。 За Есүстэй адилхан амьдрна гэдэг маань тийм ээ. でもイエス様は юм аа. 栄光を持ってよみがえりましたでしょ？ はい. 栄光でよみがえりましたね。 За Есүс тийм ээ одоо алдрын байдлаар тийм ээ тэр дахин амьдсан. 私たちも同じように栄光でよみがえるんです。 За бид нар ч гэсэн яг адилхан тийм ээ одоо алдар дотор тийм ээ амьлнаа гэсэн үг. 皆さん、使わされるということは、 За илгээгдэнэ гэдэг маань 私たちの人生は бидний амьдрал 人の栄を求める生き方じゃないんだ。 одоо хин нэгнээс тийм ээ одоо алдар хүндэтгэл ирэх тийм амьдрал 人 биш 生 юм. の終わりまで Амьдралын маань төгсгөл イエス様のその使命に、神様の使わされている使命に歩むことなんです。 харин амьдралынхаа төгсгөл хүртэл тийм ээ одоо Есүсээс хүлээж авсан тийм ээ одоо тэр зориг төлөвлөгөөний төлөө тийм ээ амьдрах юм зүйл юм аа. それがどんなに悲惨な死であっても、
За тэр одоо байдал маань тийм ээ одоо аимшигтай 自分の周りに誰もいなくなったとしても эргэн тойронд маань тийм ээ одоо хинч байхгүйсэн ч гэсэн 神様の栄誉を求めて歩んでいきましょ зөвхөн бурхны тийм ээ алдрыг эрэлхийлж う。 амьдрах. パウロは何て言ってましたか？ За Паул юу гэж хэлсэн бэлээ? 生きるべき道のりを走り終えたって言ってますでしょ。 Тэрээр хэлэхдээ би сайн тэмцлэр тэмцсэн. 神様から使わされているものですね。 За бурхнаас тийм ээ илгээгдсэн тэр амь амьдрал. 神様から私が使わされている生き方を走り抜いた人です。 За Паул бол тийм ээ бурхнаас өгөгдсөн тэр амьдралаараа тийм ээ амьдрсан. Эцэг хүртэл тийм ээ. イエス様も神様から使わされたことを走り抜いた人です。 За Есүс ч гэсэн адилхан тийм ээ бурхнаас өгөгдсөн тийм ээ тэр зорилго төлөвлөгөөг биелүүлж тийм ээ сагсан нэг юм аа. そして信仰を守り通しました。 Тэгээд одоо өөрийнхөө одоо итгэлийг тийм ээ сагсан. あとは神様が用意してくださるんです。 За тэгээд дараа нь харин одоо бурхны тийм ээ бэлдсэн тийм ээ тэр титэм 素 байгаа. 晴らしい栄光です。 Бурхны бэлдсэн тэр гайхалтай тийм ээ алдар. 私たちが想像するよりもはるかに素晴らしいものです。 Бидний үнэхээр төсөөлж чадхаас илүүтэй тэр гайхамшигтай алдар байгаа. ぜひこれを向かっていきましょ Энэ зүйлийг тийм ээ зорж амьдарцгаая. う。お祈りいたしましょう。 Хамтдаа залбирая. 私たちがですね、自分の栄誉を求めるそういう人に騙されないように、 Тэгэхээр тийм ээ өөртөө алдрыг авахыг хүсдэг тийм ээ тийм хүнд та нар бүү мэхлэгдээсэй また гэж. 自分の栄誉を求めるような私の人生にならないように、 Бас бидний амьдрал тийм ээ өөртөө алдрыг авахыг хүсдэг тийм амьдрал бүү 神様 байгаасаа. に守ってもらいましょ Үнэхээр бурхан та намайг тийм う。 хамгаалж 神様教 өгч えてください。 надад заагач ээ гэд. 自分の栄誉を求める生き方に騙されないように、 Үнэхээр өөртөө алдрыг авах тэр амьдралд үнэхээр 自分の心が、自分の感情が миний сэтгэл хөдлөл 人の言葉で動かされないように、 үнэхээр бусдын үнэхээр тэр хэлж байгаа үгэнд автахгүй байхад 私の心がいつも神様の言葉に、神様に使わされていることにきちんと目を向けられるように、 үнэхээр миний зүрх сэтгэл үнэхээр таны үгэн дотор байж зөвхөн тань руу хандсан байхад 使わされた方の栄誉を求めていくその生き方ができるように、 биднийг үнэхээр илгээсэн тэр нэгний үнэхээр хүсэж байгаа тэр амьдралаар 神様に栄光を返しながら歩んでいけるように、 бурханд үнэхээр алдрыг өргөдөг тэр амьдралаар амьдрахад 神様の栄光を見ることができるその日まで走り抜くことができるように、 бурхны алдрыг харах үнэхээр тэр амьдралыг үнэхээр харах хүртлээр өөрсдөө зориулж амьдрах. 私たちは死ぬことはないんですよ。神様のその時が来るまで。 Үнэхээр бурхны цаг эртэл бидэнд үнэхээр тэр үхэл ирэхгүй. だから私たちのこの命も人生も捧げていきましょうよ。 Гэтэ бид нар энэ амь амьдралыг түнд 神様は死ぬことがないって約束されてるんです。 үнэхээр бурхан хэлэхдээ өөхөх зүйл та нарт байхгүй гэсэн. 神様が皆さんを使ってくださいます。 Яагаад гэвэл бурхан та нарыг илгээх юм. それを捧げていきましょう。 Энэ зүйлийг эзэнд өргөцгөөе. その人生はですね、苦しいものじゃありません。 Тэр амьдрал бол хүнд хэцүү биш. むしろ神様の喜びがふつふつと湧いてくるものなんです。 Харин ч бурханы ивэл өрөөл үнэхээр бидэнд бэлхэн もう дүүрэн. ね、感動でですね、心と体が震えるほどのものなんです。 үнэхээр сэтгэл маань хөдөлснөөс болж би сэтгэл маань үнэхээр чичрэх тийм зүйл юм. 神様に捧げて損はありません。 үнэхээр бурханд өргөөд бидэнд үнэхээр алдах зүйл むしろこ байхгүй. の方に人生を捧げるときに、 Бид нар харин түүнд амьдралаа өргөх үед あなたの人生は神様の素晴らしい恵みで満たされ続けます。 таны амьдрал үнэхээр бурханы тэр гайхамшигтай үнэхээр ивэл өрөөлөөр дүүргэгдэх юм аа. 捧げて何もなくなるんじゃないんですよ。 Өргөөд үнэхээр бидэнд 捧げれば捧げるほど神様の感動があなたのところにやってくるんです。 харин тэр бурханы тэр сайн сайхан зүйл бидэнд ирэх юм амьдрал. これが神様の約束なんですよ。 Энэ бол бурханы амлалт байна. 神の御心を求める者は、 Бурханы 神の栄誉を求める者は түүний зүрх сэтгэлийг үнэхээр түүний алдрыг ирж хайх юм бол 真実に生きるからです。 тэр бол үнэн зөвөр амьдрах амьдрал. 祈りましょう。 Хамтдаа залбирцгаая. あるいは天の地なる神様、主よ、今私たちは求めます。どうか騙されないようにさせてください。主よ、どうぞ私たちが自分の栄誉を求めるような生き方から解放してください。神様、
どうかそういう間違ったその考え方から私たちを離してください。人々に引っかからないように、自分の栄養を求める人の話を耳を傾けないように、主よどうぞあなたの栄養を求める人たちをどうぞ私たちここに集わせてくださり、そして私たちはその栄養を求めて歩み続けていくことができますように。主よどうぞ私たちは神の栄養のためにこの自分の残された時間を捧げていくことができますように。私の持っているその体、体力を主よあなたが用いてくださいますように。私の持っている時間を主よあなたが用いてくださいますように。私の持っている能力を主よ使わせてくださいますように。主よ私の唇を用いてくださいますように。私のその祈りを用いてくださいますように。どうぞ主よその時が来ています。主よあなたが使わせてくださるからです。終わりの時まで私たちが走り続けていくことができるように。主よどうぞ私たちが歩いたり怠けたりすることのないように走り続けることができるように。主よあなたに全身全霊捧げて、主よあなたの栄光を持って歩むことができますように。主よどうぞ今私たちのうちに臨んでください。捧げる私たちのうちにあなたの聖霊の豊かな力を与えてくださいますように。あなたが私たちと共にいてくださるという約束を信じていますから、主よどうぞ終わりの時まであなたと共に走ることができるように導いてください。あなたの栄光を見たいのです。あなたの栄光の冠をかぶりたいです。主よ終わりの時まで私たちは忍耐を持って走り続けることができますように。主よどうぞ導いてください。騙されないで真実な道を主と共に歩めるようにどうぞ導いてください。イエス・キリストの皆によって祈ります。アーメン。Суудасаа босоод эзэнт хүндгэлийг өргөцгөөе. 예수 бидний хамын энэ газар Махтари хүлээ авно
магтан дуулцгаая. Их эзнээ магтан дуулцгаая. Их эзнээ эзнээ магтан дуулцгаая. Их эзнээ магтан дуулцгаая. Их эзнээ хүндэцгээ хамбосон Есүсийг эзэмээ хааны судлаа амта залбирэн гуйцгаая. Тийм ээ эзэн. Та эзэн энэ газар хаан суудлаасаа биднийг захирч бидний зүрх сэтгэлийг эзэн та үнэхээр ариун сүнсээр дүүргэж тэр ариун сүнсээр үнэхээр бид нар хүчийг олж таныг үнэхээр таны хаанчлалын төлөө алхаж таны сайн мэдээг ярьж таныг тунгаглан амьдрдаг нэгэн баймаар наваа. Тийм ээ, ямар ч үед ганхахгүй, ямар ч үед бид нар нурахгүй Есүс Христийг үнэхээр төвөө болгож эзэн танд үнэхээр найдан амьдарч. Тийм ээ. Хэцүү үед байсан ч, хоосон үед байсан ч, бачимдам үе байсан ч эзэн танд бид нар үнэхээр найдаж, таныг магтаж, эзэн таны үгийг дагсан нэгэн байлгаж өгч аваа. Өө эзэн, та алдрыг аваач, та магтаалыг аваач, та хүндлийг өөртөө аваач. Энэ бүх зүйлээр дамжуулан эзэн та үнэхээр энэ газарт өөрийн тэр үнэхээр оршихуйг дүүрэн байлгаж өгч. Таны нэрээр өрөөж наваа. Токио Монгол цуглааны бүх итгэгчдийн дээр эзэн таны амар тайван, таны нэгүсэл, таны баяр хөөр, таны үнэн, таны ариун сүнс дүүрэн байх болтугай гэж бидний эзэн Есүс Христийн нэрээр даатхан, талархан залбирanгуйж байна. Амен. Амен. Хамтдаа бүгдээрээ эзэнд бэлдэж ирсэн өргөлөө хамтдаа өргөцгөөё. Өргөлийн төлөө хамтдаа залбирanгуйцгаая. Хайртай бурхан аав минь ээ. Өнөөдөр өргөх дар бүрийг, зүрх сэтгэл бүрийг эзэн таны мотор татгаж байна. Та үнэхээр 100,000 дахин үнэхээр ивэж өрөөж өгөр ааваа. Та хангаж өгөр. Та бол хангагч бурхан ааваа. Та бол өгөөмөр бурхан ааваа. Өнөөдрийн өргөлийг бидний эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Өргөлийн хайр зохион байгаа бүгдээ хамтаа эзэнд өгөөмрөөр өргөцгөөё. Таны сүмийг байгуулаад чин хүсэл зүхэндээ өөрт байгаагаа нэгтгэн чадах бүхнээ хийж бай. Хурах захарсаа зүн хараа зүхэндээ гаргараасаа бари энэ нутаг зэргэлтийг хүсч бай. Бидний санаач танда өргөсөн мөчи бидний дурсаач золиос болон явсныг имэ бидний
мөнхөө түүнэ залбиралдаа дурсаа таньда бид өгч байна. Биднийг санаач таньда өргөсөн мөчид биднийг дурсаач золиос болон явсныг мэ бидний санаач ариун та мөнхөө түүнэ залбиралдаа дурсаа таньда би өргөж байна. Амен. За манай цуглааны хамгийн гоё цаг байна. Өнөөдөр манай цуглаанд анх удаага шинээр ирсэн хүн байвал та урагшаа гараад ирээч хүсэж байна. Токио Монгол цуглааны итгэлийн ахын дүүс тантай танилцахыг хүсэж байна. Та урагшаа гараад ирээч гэж хүсэж байна. Сайн байна уу бүгдэнд эзний өдрийн мэнд би тэгээд Хитачи хотоос тэгээд энэ хүртэл таньдаг итгэгч хараад амжуулаад ингээд Токио Монгол цуглаан байдгийг ингээд мэдсэн. Тэгээд өнөөдөр яг ингээд зориод амралтаа аваад тэгээд та нартай ингээд уулзсандаа ингээд амар баяртай байна. Тэгээд намайг Баяр Цэнгэл гэдэг. Би Дархан хотоос ирсэн. Одоо Японд ирээд 1 жил болж байна. Хэлний бэлтгэлд одоогоор явж байгаа. Танилцсандаа таатай байна. Сайн байцгаана уу? Намайг Мэдэг Бадам гэдэг. Тэгээд Японд ирээд 3 сар гарсан болж байна. Тэгээд одоо удахгүй шинэ ажилд орохын. Тэгээд нөгөө ажилд ороход маань тусалсан ихч маань надад зөвлөө. Тэгээд өнөөдөр ирсэн байгаа. Тэгээд баярлалаа. За, амен. Эзэнд алдран байх болтугай. Бүгдээрээ хоёр шинээр сүнэ өрөөж эзний хайраар ивэж өрөөж дуулж өгцгөө. Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн юм аа. Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. хайрыг амсан байна уу? Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг авсан байна уу? Үнэртний цагаас ихэлсэн хэзний нагухай бидний уулзалтаа дамжуулаа үр жимсий гаргаа энэ хорвоо дэлхийдээ таны амьдарч байгаатай бид бүхээрийг баяр хөөргийг авчирдаа. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн юм аа. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг авч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Манай цуглаанд Токио Монгол цуглаанд давтаа морил. Амен. Тэгээд хамтдаа эзэнд хүндэглийг өрөөд өнөөдрийн цуглаанаа хамтдаа өндөрлцгөөё.
залбирнаа их эзний өмөө өвдөх сүгдөө эмээ хайрын хэзээ тэнгэрөд гараа өндөр төргөө тэнгэр загдан их эзний ивэлийн хур бороо энэ газар дүүрэн асвраа их эзээ миний дэрээ үнний хур бороо дүүргээ асгаж өгөөч. Бид нэр хамтаа залбирнаа. Бид хамтаа залбирнаа. Их эзний өмөө өвдөх сүгдөө энрээ хайрын хэзээ тэнгэрөд гараа өндөр төргөө тэнгэр загдан их эзний ивэлийн хур бороо энэ газар дүүрэн асраа их эзээ миний дэрээ үнний хур бороо дүүргээ асгаж өгөөч. Амен. Тэнгэр загдан их эзний ивэлийн хур бороо энэ газар дүүрэн асраа их эзээ миний дэрээ үнний хур бороо дүүргээ асгаж өгөөч. Бүгд хамтдаа их эзний залбирлыг хамтдаа хийцгаая. Тэнгэрт байгаа бидний эзэн минь таны нэр ариунаар дууршгадаг. Таны хаанчлалд ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн өөр таних. Амен. Бүгдээ эзэнд алга ташлтыг өргөцгөө. Бүгдээ хамтдаа 3-4-өөр групп болж суугаад өнөөдрийн заасан эзний үгээс хамтдаа хуваалцгаая. Зарлалыг юу гаргаад өгөөч. За, зарлалын цаг байна. Зуны кемпийн талаар.
За, зарлалын цаг байна. Токио дахь Монгол Христийн цуглаанаас 3 дахь жилдээ зохион байгуулж буй зуны кемп нэг та бүхнийг урьж байна. Энэ жилийн кемпийн ураа үг бол Христийн бие. Ураа ишлэл бол чуулган нь түүний бие. Бөгөөд бүхний дотор бүгдийг дүүргэгчийг дүүрэн байдал болоо. Эфес 1:23. За 7 сарын 4-ээс 6-ны хооронд Нико Оливийн сатоо гэж залбирлын өргөө точигид гинт болно. За цугларах газар бол Бурхны манад гэр бүл чуулган бүртгэлийн хугацаа болохоор өнөөдрөөр ингээд хаагдж байгаа. Тэгээд бүртгэлийн хураамжаа төснөр бүртгэл баталгаажнаа. За бүртгэлийн хураамжинд том хүн Ичимангосын 6-аас 18 насны хүүхэд 6,000 йен гэж тогтсон байгаа. Тэгээд 5-аас доош насны хүүхэд үн төлбөргүй. Тэгээд 3-аас дээш хүүхэдтэй гэр бүлийн бүх хүүхэд бас үн төлбөргүй. Яг энэ жил яг спешиал юм яг ийм зүйл дээр спешиал оруулсан байгаа. Тэгээд бүртгэлийн хураамжинд 2 шөнө 3 өдрийн байр болон хоол унааны зардал орсон тул та бүхэн хувийн хэрэгтэй зүйлсээ авч явахд л болно. Альчуур, сойз гэх мэт байрлах газар байхгүй тул хувьдаа авч явахыг зөвлөж байна. За тэгээд кемпийн маань хөдлөх цаг нь бас жоо өөрчлөлт орсон байгаа. 10:30-аас цуглаад 11 цагаас яг цуглааныхаа байрандаа бүгдээрээ унаанда машиндаа суугаад хамтаа хөдлөх болно. Тэгэхээр цугларах цагаа манайхан хоцрохгүй цагаа барьж ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн цуглаан инх өндөрлж байна. Эх 7 хоногт баяр хөөртэйгээр уулзцаая.